Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоол батгсантай холбогдуулан засгийн газар чиглэл өгөх тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Засгийн газар чиглэл өгөх тухай улсын хурлын тогтоолын төслийг Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болон Монгол улсыг 2026-аас 2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулжээ. Тогтоолын төслийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал их үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний болон газрын тосны импортын хараат байдлыг бууруулж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төлөвлөжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Г. Очирбат айл өрх болон албан байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр суйрлуулахад төрийн байгууллагаас олон тооны зөвшөөрөл авч шат дамжлага дамжиж хугацаа алддаг байдлыг хэрхэн сайжруулах талаар асуулт асууж хариулт авлаа. Мөн улсын хурлын гишүүн Лувсан Жамж тогтоол хэрэгжснээр төрийн байгууллагаас олгодог олон тооны зөвшөөрөл техникийн нөхцөл шаарддаг шат дамжлага багасж айл өрх болон албан байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний тархмал их үүсвэрийг нэвтрүүлснээр төрийн эрчим хүчний системээс үл хамаарсан бие даасан их үүсвэрээр хангагдах ач холбогдолтой талаар мөн өөрсдийн эрчим хүчний их үүсвэрээ шийдэхээс гадна илүүдэл эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлж ашиг олох боломжтой талаар улсын хурлын гишүүн Дамдин Нэм энэ тогтоолоор одоо тулгамдж байгаа газрын тосны импортын хараат байдлыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой талаар улсын хурлын гишүүн Анар сэргээгдэх эрчим хүчний тархмал их үүсвэрийг нэмэгдүүлэх замаар төвийн эрчим хүчний системийн доголдол, дамжуулах шүлжээний алдагдлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтойг дурдаад шинэ технологи шийдлийг нэвтрүүлэхэд санаатаагаар хүнд суртал гаргадаг, ашиг сонирхлын зөрчил үүсгдэг, нэгдмэл ашиг сонирхолтой хамаарал бүхий этгээдүүд нөлөөлдөг байдлыг анхаарах талаар улсын хурлын гишүүн Сэд Дорж иргэд аж ахуйн нэгж албан байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээр өөрсдийн хэрэглээгээ хангах боломжийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч төрөөс зохих санхүүгийн дэмжлэг татаас хөнгөлөлт үзүүлэх нь зохистой талаар тус санал хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад 63.6% саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ засгийн газар чиглэл өгөх тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлт тогтоолын төслийг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Сэд Дорж. За байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж үг хэлэх гишүүд байвал нэр өгье. Байхгүй байна. За Сүхбаатарын Эрдэнэт гишүүнээр таслалаа. Очирбат гишүүнд нэмд нэг өгье. За ингээ 3 гишүүнээр таслалаа. За их чухал асуудал хилцэж байгаа шүү. За Бүрэмжовын сайн зориг гишүүн асуулт асууна. За, Дэмцэгцэд би